Эгшиглэнд амьдрал. Энэ ертөнцийн хүмүүний амьдрал тэр чигтээ дүүн эгшиг буюу хаврын горих хөргөлөн урсах, зуны цэцгэс дэлбэлэн ургах, намрын салхи хазар илбэх, өвлийн цасан малгайлан нэвсих нь тэр чигтээ аялгау айзам билээ. Хүмүүний амьдралыг ч бас дуугүйгээр төсөөлөх аргагүй. Баяр жаргал, өг төргөнийг дуудагдаг. Амьдралын сайхныг, аав ээжийн ачлалыг, амраг хайрын ариун сэтгэлээ, амнаас үнтэй их нутгаа бид дундаа магтан дуулдаг. Ийхүү дун эгшгээр хүний хорвоог сүлэх эрхэм нандин албанд нэгэн насаараа зүтгэсэн дуучин бол Ардын армийн ансамбл Баян хонгор аймгийн хөгжим драмын театраар өвгөлж эгшиглэнд амьдралын бахархалт түүх бүтээсэн Монгол улсын гавьяат жүжигчин Содном Даржаагийн Ханд сүрэн юм. Ханд сүрэн эгч маань Баян хонгор аймгийн Галууд сумын нутаг Ямаатын булаг хэмээх газар 1942 он буюу усан морин жилийн намрын ихэнх сард 3 хүүхэдтэй айлын отхон охин болж мэндэлжээ. Түүний аав Чимдийн Содном Даржаа тухайн цаг үеийн бичгийн томоохон сэхэтэн Сум аймгийн төр захиргааны байгууллагад өндөр алба хашиж явсан хүн. Тэрбээр өвгөн шувуу, эр бүр харцаг, цомбон турайтай хүрэн зэрэг уртын дууг сайхан дуулдаг, лимб хуучир хөгжим тоглодог хүн байжээ. Ээж төмрийн донс маань одоогийн Баян хонгор аймгийн Эрдэнэ цогт сумын гаралтай жирийн малчин сайхан дуулдаг хүн байлаа. Тэрбээр ах эгч хоёртой аха Содном Дэндүн нам эвлэлийн ажилтан, сумын клубын эрхлэгч, дунд сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж бүх насаараа урлаг зүтгэсэн баян хуур, лимб, хуучир, галарнит хөгжим сайн тоглодог соёлын зүтгэлтэн хүн байжээ. Тэрбээр 1967 онд Баян хонгор аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болоход хөгжимчнөр оролцож 1969 онд Монголын залуучууд оюутны анх дугаар их наадмаас хөгжмийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Баян хонгорын анхдагч алдартнуудын нэг юм. Эгч Янжин нь дуулдаг, лимб, мандолин хөгжим тоглолцдог хүн байлаа. Ийхүү авьяас ундарсан гэр бүл урлагийн орчин тэрбээр өсч төрнжээ. Угаасаа дуулах дуртай, шанз, хуучир, ятаг хөгжим тажгүй тоглолцдог охины өмнө урлаг хэмээх бүхнийг ариусгах сумын алтан босгоор алхан орох хувь тохиол 1958 онд бүрджээ. Тэрбээр дунд сургуулийн 7 дугаар ангид орох жилээ буюу 16 настайдаа Баян хонгор аймгийн клубын дуучин болсон байна. Ийхүү түүний дуучин болох их урлагийн төлөө 70 шахан жилийн хөдөлмөр авьяас бэлгээ чин үнэнчээр зориулах их зам эхэлжээ. Анх Баян хайрхан Жава гэдэг хоёр дууг клубийнхээ тайзанд сум баригадын малчдын өмнө дуулдаг байлаа. Нийжгэнсэн алга ташилтаар шагнуулдаг байсан миний дуучны амьдралаар насан туршдаа амьдрах итгэл эрмэлзлийг бадраасан. Намайг аймгийн клубын дуучин болоход дарга нь зэвгээ гэж хүн, найруулагч нь Хатан сүрэн, хөгжмийн багш нь Балжин юм, дууны багш нь Бааст, бүжгийн багш нь Дорж Симбай гуанар байлаа. Үлзий, Доноо, Лувсан бүрүү, Дондол, Долгор, Дуламжав, Балжир, Бүрвэ нарын 13 жүжигчинтэй байсан гэж Ханд сүрэн эгч нэгэн дурсамжтай өгүүлжээ. 1959 онд тэдний их гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин ирэхэд ажилчны соёлын ордны жүжигчин болсон байна. Гэхдээ тэнд ердөөл 1 жил болжээ. Зэргийн ансамбл дуучин шалгаруулж авч байна гэсэн сургаар очиж шалгуулад тэнцсэн тул 1960 онд энэ Үлзийд үүдтэй өнөр бүлийн хаалгаар алхан орж алдарт Дарамзагдын шав болсон гэдэг. Эхлээд дагалдан жүжигчнээр ажиллаж жилийн дараа улсын шалгалтанд тэнцсэн дуучин гэсэн мэргэжлийн үнэмлэх өвөрлөж хөл газар хүрэхгүй шахам баярлжээ. Ийхүү зэргийн ансамбл буюу одоогийн бүх зэргийн дуу хүчгийн чуулгад 10 жил ажиллахдаа
найрал дуунд дуулахын зэрэгцээ гоцлол дуудуулж эх орныхоо дархан хил цэргийн анги застав хөдөөгийн хөдөлмөрчдөд соёлын үрийг тарьж явлаа. Армийн ансамбл эрэгтэй найрал дуучидтай болоход Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Улаанбаатар хот дох ардын цэргийн тэг 48 дугаар ангид клубын эрхлэгчээр нэг жил ажиллаад цэргийн албан хаагчаас жирийн иргэний амьдралд шилжиж Төв аймгийн соёлын ордны дуучин болсон түүхтэй. Улмаар 1973 онд төрлөх нутагт хайрч Баянгор аймгийн соёлын ордны дуучин болсон бөгөөд 1977 онд хөгжим драмын театр болж өргөжөхөд тулгын чулууг нь тулалцжээ. Аймгийнхан театрт ажилласан 20 жил бол түүний хувьд амжилт алдрын түүх бүтээсэн хамгийн өрнүүн он жилүүд байсан гэж хэлж болно. Түүний нэрийн хуудас болсон Гатюша, Дундра, сэтгэлийн нартай нутаг, арга галуутын нутаг, хонгор нутгийн түмэндээ зэрэг дууны уран бүтээл жухамхүү энэ үед л Монгол түмэнд хүрсэн юм а. Гоцлол дуулахын зэрэгцээ найрал дуу, ятгын чуулганд оролцсон, бүжгийн дууг дуулж драмын жүжигт дүр бүтээн. Жилдээ аймагуудад 1-2 удаа 30-аас 45 хоногийн алсын баригад аймгийнхаа сумдад 2-3 удаа 10-аас 20 хоногоор явна. Эдгээр тоглолтуудыг тэрбээр нэг ч удаа алгасаж байсангүй. Тэрбээр учиртай 3 толгой дүрийн Нансалма, Эрдэнэ тээлийн уянга дүрийн Дантегийн дүрд дуулснаас гадна 3 хашир, 8 танхил, их хурам, шин байшин зэрэг хөгжимд дараам, хончин найдан, бүс үе заяа, нэгэн нервийн баян зэрэг драмын 30 гаруй жүжигт гол болон туслах дүр бүтээжээ. Ханд сүрэн энэ хугацаанд соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагналаар шагнагдж 1981 онд Баянгор аймгийн депутатаар сонгогдсон, 1983 онд Зөвлөлт Якутийн Мирний хотно болсон олон улсын дуулаачдын уралдааны гран-при шагнал хүртжээ. Тэрбээр 8 хүүхэд төрүүлж өсгсөн алдарт эх хүн. Хүүхдүүд нь сэтгүүлч, нябо, инженер, эмч, сувлагч, соёлын ажилтан, тогоочийн мэргэжил эзэмшиж, нэр төртөө ажиллаж хөдөлмөрлөж яваа. Түүний хань банзаргчийн жуунор өөр мэргэжилтэйч сайхан дуулдаг, драмын жүжигтэй тоглож явсан чамгүй авьяаслаг нэгэн. Тэрбээр Баянгор аймгийн ардын театрт ийм нэгэн хаан жүжигийн хааны дүр тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авч явсан байна. Ганцрын эгчийн маань хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Монгол улсын соёлын тэргүүний ажилтнцол тэмдэг, ардын хувьсгалын ой медаль, байлдааны медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гац одонгоор шагнаж, Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 88 дугаар зарилгаар Монгол улсын гавьяад жүжигчин цол хүртээжээ. Дуучин химээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшиж, дуун эгшгээр хорвоо ертөнцийг милан, хүмүүний сэтгэлийн утсыг эгшиглүүлэн, дуулсан дундаа өөрөө жаргаж, бусдыг жаргаасан эгшиглэнт амьдралын товч түүх ийм буюу. Хонгор сайхан нутгийн бахархалтай хүмүүсийн нэгэн Монгол улсын гавьяад жүжигчин Содном Даржаагийн хан сүрэн танд хурднаас удаан жаргал ийг өрөөж, уянгат дун эгшгийг уйхан зам твийг уйрааж амьдрахын үлзийт өрөөлийг өөдөөд нь дэвшүүлэн барья. Чамда хайртай
Эгшиглэнт амьдрал.